Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй хаалттай 20 анги. Төр болон удаан хугацааны уулзалт. Төр болон удаан хугацааны уулзалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зааснаар уулзалтыг 20 ангийн даргын зөвшөөрлөөр ерөнхий жижиг эсвэл ээлжийн дарга зохион байгуулна. Хоригдол зохих хяналтанд эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан бусад хүнтэй төр хугацааны уулзалт хийж болно. 20 ангийн дарга нь төр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэл хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол эсвэл удаан хугацааны уулзалт хүссэн иргэн хариуцна. Удаан хугацаагаар уулзах хүн түүний гэр бүлийн гишүүн мөн болохыг нотолсон хууль ёсны баримт бичгтэй байна. Хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан 20 ангийн болон хоригдлын аюулгүй байдлыг хангах зорилгоор хоригдлын захидал илгээмжинд үзлэг юм. Хоригдлын нэг удаа утсаар ярих хугацаа 5 минутаас илүүгүй байна. Хоригдол захидал илгээх, утсаар ярих, удаан хугацааны уулзалт хийх зардлаа өөрөө хариуцна. Төр болон удаан хугацааны уулзалтын үед хууль 20 ангийн дотоод журмыг биелүүлэх талаар 20 ангийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй болно. Дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож энэ тухайд зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд мэдэгдэж уулзалтыг үргэлжлүүлэх хэсгийг шийдвэрлэнэ. 20 ангийн алба хаагч уулзалтанд хяналт тавьж хоригдолд өгч байгаа хүнсний болон бусад эд зүйлд үзлэг шалгалт хийх бөгөөд хоригдолд өгөхийг хоригдсон эд зүйлс үзлэг шалгалтаар илэрсэн тохиолдолд эдгээрийг төр хугацаанд уулзалт дуусны дараа уулзалтаар ирсэн иргэнд буцаан өгч тэмдэглэл үлдэн хоригдлын хувийн хэрэгт тавсаргана. Хоригдлын хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй төрөл садны хүн болохыг нотолсон хууль ёсны баримт бичиг эсвэл сум дүүргийн засаг даргын тодорхойлтгүй этгээдтэй удаан хугацааны уулзалт хийхийг хориглоно. Нээлттэй 20 ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд төр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарлахгүй. Нээлттэй 20 ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 7 хоногт нэг удаа төр, 45 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж 7 хоногт нэг удаа илгээмж авч нэг удаа утсаар ярьж болох бөгөөд захидал илгээх тоог хязгаарлахгүй. Харин хаалттай 20 ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа төр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж 30 хоногт нэг удаа илгээмж авч нэг удаа утсаар ярьж болно. Хаалттай 20 ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа төр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж 60 хоногт нэг удаа илгээмж авч нэг удаа утсаар ярьж болно.